Кембрижийн олон улсын боловсролын төвөөс жил бүр Кембрижийн шалгалтад хамрагдсан дэлхийн нийт сурагчдын дундаас амжилтаараа манлайлан дэлхийд болон улс орныхоо хэмжээнд өндөр оноотой шалгагдсан сурагчдын амжилтыг алдаршуулах зорилготой ёслолын үйл ажиллагаа Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа Кембрижийн шилдэг сурвалжлагч шалгаруулах ёслолын үйл ажиллагаанд оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол сурагчдынхаа сурлагын амжилтыг онцолж байгаадаа маш их баяртай байна. Кембрижийн хөтөлбөр маш олон улсад хэрэгжиж байгаа нь энэхүү хөтөлбөрийн чанарыг харуулж байгаа юм а. Кембрижийн хөтөлбөрийн онцлог нь тухайн хүүхдийг ирээдүйд нь бэлтгэхээс гадна дэлхийн хэмжээний боловсрол эзэмшүүлж байгаагаараа онцлогтой. Монгол улсын сурвалжлагчид дэлхийн хэмжээний амжилтыг үзүүлж байна. Нийт сурвалжлагчдаа бүгдд нь амжилт хүсье. Тус арга хэмжээ зохион байгуулагдсан орчлон сургууль нь Монголдо Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхны сургууль юм. Орчлон сургууль нь Кембрижийн олон улсын боловсролын төвтэй хамтран ажиллаж, олон улсын сургалт семинаруудыг зохион байгуулсаар ирсэн ариун туршлагатай 25 жилийн түүхтэй сургууль юм а. Орчлон сургууль нь 2001 онд үүсгэн байгуулагдсан. За Кембрижийн олон улсын хөтөлбөрийг 2008 онд анх удаага санаачлан Монгол улсад нутагшуулсан байгаа. За үүнээс хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 34 сургууль энэхүү олон улсын Кембрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртөө хослуулан хэрэгжүүлж Монгол хүүхдүүдийн бас боловсролд хувь нэмэр оруулж байна. За өнөөдрийн Кембрижийн зүүн өмнөд Азийн төвөөс орчлон сургууль дээр зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бол 260 хүнтэй. За үүнээс Кембрижийн хөтөлбөртэй 11 сургуулиас багш сурагч удирдлагын төлөөллүүд хуран цугласан ийм үйл ажиллагаа болж байна. За өнөөдрийн үйл ажиллагаагаар Outstanding Learners буюу шилдэг оноотой Монголдо болон дэлхийн шилдэг сурагчдыг шалгаруулан хүндэтгэлийн медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байгаа. Сайн мөн үү? Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би Зүүн Азийн бүсийг хариуцсан Кембрижийн олон улсын боловсрол хариуцсан захирлаар ажилладаг. Одоогоор Зүүн Азийн бүсэд нийтдээ 536 сургууль Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Харин олон улсад 1460 гаруй орны 10,000 гаруй сургууль Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм а. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь тухайн хүүхдийг өвдөгш хөгжүүлэх, зөв бүтэц зохион байгуулалттай хөтөлбөр бөгөөд тухайн хүүхдийг ирээдүйд чадварлаг боловсрогч болгоход нь бэлддэг гэдгээрээ онцлогтой. Мөн дэлхийн стандартад нийцсэн үнэлгээний систем нь тус хөтөлбөрийн давуу талшуулдаг юм. Сүүлийн жилүүдэд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургуулиуд Монгол улсын хэмжээнд нэмэгдэж байгаад бид баяртай байгаа. Монгол улсад Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 34 сургуулийн орчин нөхцөл үйл ажиллагаа нь сайн байгааг суралцагчдын амжилт харуулж байгаа юм. Бид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн улс орны онцлогт нөлөөлж уран хатан байхыг үргэлж хичээн ажилладаг. Энэхүү арга хэмжээгээр 2024 оны хаврын улирлын шалгалтад шалгуулсан нийт сурагчдаас хамгийн өндөр чанар амжилттай шалгагдсан сурагчдыг тодруулж 4 ангиллалын хүрээнд шагнал гартуулсан юм. Нийт 4 шагнал байгаа. Best Across, Best Mongolia, Best in the World, тэгээд High Achievements гэдэг төрлийн төрлөө шагналаа. Минийх болохоор High Achievements гэдэг шагнал. Хэцүү үед тэгээд ерөөсөө зөндөө ойлгохгүй, асуудал тулгарсан зөндөө тийм үед байгаа ч гэсэн намайг хажуунаас дэмжиж өгсөн багш нар, ээж аав, найзуудтай бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Би болохоор урлаг судлалаар судлаа гэж сурыг гэж бодож байгаа. Тэгээд багасаа ер нь урлагт
дуртай байсан болохоор тийм сонирхолтой байлаа. Хэцүү үед тулгарсан ч гэсэн бууж өгөлгүй яваад байгаарэ. Монгол улсад Кембрижийн хөтөлбөрийг 34 сургууль аль бие усны эрхтэйгээр хэрэгжүүлж байгаа юм. Энэ удаад тус хөтөлбөрөөр хичээлж буй дэлхийн 630 мянган гаруй сурагчдтай хамтдаа шалгагдсан дээрх сургуулиудын сурагчдаас 3 сурагч дэлхийн топ үнэлгээтэй сурагч болж Монгол сурагчийн оюуны чансааг батлан харууллаа.